Үүнд нэг зарчим байгаа л да. Цуснаа шихрийг бууруулах, цуснаа өөхийг бууруулах, цуснаа даралтыг бууруулах тийм ээ. Цусны даралтыг бууруулах. Маш их чухал юм бол илэгнээ өөхийг бууруулах болоод энэ турах. Тэгээд одоо нойр булчирхааны гормон соргог чанар гэдэг юм уу, түүнийг мэдрэх чанарыг дээшлүүлэх. Энэ бол гол хөдөлгөөний юм уу, булчингаа ажиллуулахад байгаа юм л да. За тэгээд энэ гол чухал эрхтнүүдийг хамгаалах. Энэ бол нэг зүйлийн зарчим юм аа. Энэ зарчмаар одоо хэрэгжүүлэх ёстой гэж. Тэгээд эдгээр өвчнүүдийн чинь бол нийтлэгээр нь бол баян эрхэм өвчин гэж байгаа байхгүй юу? Тийм болохоор баян хүншгэл амьдрал сурах ёстой. Одоо багаар олон удаа хоололж бай. Өдөрт 30-40 зүйлийн хоолыг идэж бай. Энергээр тэр дор тийм ээ хүнийг өссөөдгүү их тадах мэдрэмж төрүүлдэг тиймэрхүү хоол хүнсүүдийг сонгох хэрэгтэй. За тэгээд тамирчин шиг одоо хөдөлгөөн хийж байх хэрэгтэй. Нэг цагаас дээш хөдөлж байх хэрэгтэй. За жишээлбэл хөдөлгөөн хийхэд бол хоол идснийхаа дараа 30 юм уу 45 минутын үед одоо заавал гарч хөдөлгөөн хийж тэр шихрэнгээл өндөрдөөд эхэлж штэ. Тэгэнгүүт нь хөдөлгөөн хийгээл тэрийг хэрглэж байхгүй юу? Тэгвэл тэгээд шихэр чинь их өндөр гарч ирэхгүй. Тэгвэл дараа дотор ирэхэнд одоо муу нөлөөлөл үзүүлэхгүй болно. Энэ бол нэг зүйлийн шихэр шижин юм уу баян эрхэм өвчнүүдийг сэргээлэх арга мөртөөс шууд эмчлэх арга юм аа. Энэ чинь өөрөө л өөрийгөө эмчилж яах гэсэн үг шүү дээ, тийм ээ. Ийм болохоор энэ талаар одоо ойлгож авах нь их чухал болов уу гэж бодож байна. За энергийг хязгаарлах, энергийн эрэлтийг хязгаарлахаар бол одоо ургамлын гаралтай хоолыг илүүхэн шиг хэрэглэнэ. Амтны гаралтай хоолыг бага шиг хэрэглэнэ. Тухайлаад аваад хэлэх юм бол би түрүүн ч ярьлаа л да тийм 30 г өөх чинь л бол өөх тос чинь бол 70 г махтай тэмцдэг. 70 г мах чинь бол одоо эргээд 100 г цагаан будаа цагаан гурилтай тэмцдэг. Тэгээд цаашаа бол 200 г бүдүүлэг хоолтой тэмцдэг. Тэгээд цаашаа болохоор 400 г төмснөө төрөлтэй тэмцдэг. Мөн тэднээс жаахан илүү шиг мөн ногоо жимстэй тэмцдэг. Тэгвэл 2 ам өгч нь 5 ам махтай тэмцэн 5 ам мах чинь бол нэг аяга гурил юм уу нэг аяга цагаан будаатай тэмцэн гэсэн үг. Тэгээ цаашаа бол 2-3 аяга одоо бүдүүлэг гурил хоолтой тэмцэн. Тэгээ цаашаа бол 4-5 аяга төмөс гурил тэгээд 5-6 аяга ногоотой тэмцэнэ гэсэн үг. Ингэхдээ л энергийн эрэлтийг л ингэж бодол хийх хэрэгтэй байгаа байхгүй юу? Ингээд олон зүйлээс нь тэгвэл нэг бага хагас ам өөх иддэг ч юм уу, за тэгвэл нэг жохоо мах иддэг юм уу, дээрэс нь ногоогон хийгээ, дээрэс нь бага хэмжээний цагаан будаа гурил хийгээ. Цагаан будаа гурилаа бүр юугаар орлуулж болно шүү дээ. Энэ бор гурилаар орлуулж болно, тэр цагдын гурилаар орлуулж болно, тэр гурвалжин будаагаар орлуулж болно. Одоо ингээд олон зүйлээр болно. Нин сайн нь бол одоо төмс ногоогоор орлуулчих болно шүү дээ. Энэ төмсөн дотор чинь бас их хэмжээний одоо нүүрс усны нэгдэл байна шүү дээ. За ийм маягаар ингээд орлуулад энэ хоорондоо шилжүүлээд ингээд хэрвээ одоо цагаан будаа гэдэг чинь байна шүү дээ. Цагаан гурил цагаан будаа ч юмсан ингээд өөр цэвэрлсээр байгаад хамаг сүлд нь зөвхөн л энерги нь үлдсэн байгаа байхгүй. Шимт хичээл нь бүгдээр хальсанд нь тэр өөр газар ингээд салгаад хайчихсан байгаа байхгүй. За тэгээд ийм болохдоор байна шүү дээ. Бүдүүлэг хоолыг идэх гол учрууд л ийм байгаа юм. Энийг одоо тэр үн бас зөндөө ярьсан болохдоор ерөнхийдөө сайн ойлгож байгаа баха гэж бодож байна л дээ. Ер нь бол тэгэл дан цаан гурил цаан будаа идэх дуртай хүмүүсүүдийн бол шихэр шиднээр нэрвдэх аюул бол бараг 150 хүрж идэг гэж байгаа байхгүй. Тийм болохоор энийг одоо анхаарах хэрэгтэй байгаа юм аа. За тэгээд одоо энэ бас нэг юм бол одоогийн залуучууд хэмэд анихмээс бол одоо ундаа их уудаг болсон шүү дээ. Тэгээд ундаан дотор чи юу байд юм аа гэвэл одоо тэр дотор их хэмжээний шихэр байдаг л байхгүй. Их хэмжээний энерги байдаг. Дээрээс нь бол одоо энэ хөр хүчлийн ундаа чи маш амархан ясыг сэргэжүүлдэг, маш амархан хүнийг таргалуулдаг. Тэгээд шүдийг эвдэлдэг тийм ээ. Тэгээд бас яхан донтуулдаг үйлдэлтэй байдаг байхгүй. Яг уух гээд байдیں۔ Тэгээд одоо ийм болохоор одоо эн чинь одоо хэрэгтэй ч унтаа юм уу хэрэггүй ч унтаа юм уу мэдгүй л дээ. Тийм ээ энийг одоо өөрснөө л та өөрөө л одоо мэддэг баха гэж би бодож байна. За тэгээд хоёр дахь одоо хэлбэрийн шихэр шижин өвчин давч хэлэх юм бол ундаа их уугаад байх юм бол ер нь ундаа уудгүй хүнээс бол илүү их олно. Тэгээд нэг зөвхөн 2 шил ундаа өдөрт 2 шил ундаа уудаг хүн л одоо 31%-аар өндөр байдаг гэж байгаа байхгүй юу. Тэгээд одоо ер нь ундаагийн хилүүшиг байн ундаа уугаад байдаг хүн бол шихэр шижин нэрвэгдэх норм бол 160%-аар өсдөг гэж байна шүү дээ. За тэгээд энэ их аюултай юм л байгаа байхгүй юу. Энийг одоо анхаарч үзэх ёстой байхаа гэж бодож байна. Ер нь ундаа гэдэг ид бол тийм амар
сайхан ногоон цай байж гэн. За ундааны төрөл бол ингэж ууж болно, сайхан тараг айраг байж болно, сайхан мөөгнөө шүл байж болно тийм ээ. Одоо ийм төр бас зохистой жоохон хэмжээний одоо үзмийн улаан арх байж болно. Энд чинь бол эрүүл дөрвөн ундаа гэдэг. Энэ юм хэрэгж болно шүү дээ. Заавал тэр нэг хийтэй юм л уух гээд байдаг. Энэ дотор нь шихэр өндөр байдаг. Ингээд одоо эрүүл мэндийг хохируулад байдаг. Энэ одоо хэцүү байна шүү дээ, тийм ээ. Бас нэг зүйл дээр их анхаарах чухалтай байгаа юм л да. Энэ шихэргүй үедээ ингээд л байдаг. Тэрийг чинь их хэмжээгээр хэрэглэвэл одоо бас аюултай шүү дээ. Яагаад гэвэл тэр бол энэ нэрлэлт ерөөсөө нэг зохистой нэрлэлт биш. Энэ бол бас нэг зүйлийн одоо Аз Явахын сурталчилгаа гэх юм уу, бас нэг зүйлийн арга хэрэгэлсэн юм байгаа байхгүй юу. Яг уу энэ дотор бол шихрийн төрөл чинь их олон зүйл байдаг шүү дээ. Тэгвэл нэг төрлийн шихэр нь энэ дотор байхгүй байж болно. Тэгээд өөр юмар орлуулсан юм. Энэ дотор чи их хэмжээний нүүрс уснаа нэгдэл байгаа. Их хэмжээний тос байгаа, их хэмжээний давс байгаа. Тэгээд адилхан шихрийг чинь өндөрлөлтөнд адилхан харгалуулна шүү дээ. Тиймээс бол энэ талд одоо бас нэг анхаарлаа хандуулж энэ хоолыг бол бага хэмжээгээр зохистой хэрэглэж болохоос илүү хэрэглэх юм бол адилхан гэсэн үг. Ийм болохоор энийг анхаараарай.